Ингээд бид нар өнөөдөр Монгол Улсын их сургуулийн багш доктор Лавг Дэмчиг гэж ийм хүнийг студидээ урьж агаад ингэж ярилцах гэж байгаа юм. За буддийн шашны талаар ламнартай ярилцах нэг ондоо. За шашин судлаач яг шинжлэх ухааны судлаач багш хүний өнцгөөс ярих арай ондоо байх гэж бодоод. Тэгээд буддизмын одоо энэ олон бурхтын утга учирыг ойлгохгүй бол ер нь бол нэг хэлэхээр бурхан байгаа, бурханы шашин гэж хэлээд байгаа юм. Бурхан байхгүй гэх ингээ нэг жоохон толгой иргээд байгаа. Тэгэхээр энэ тал дээр энгийн байдлаар тайлбар авъя гэж бодоод тэгээд доктор Лавг Дэмчиг багштай ярилцах гэж байгаамаа. За урилгын үнэлж авсан баярлалаа танд. За сайхан зүсэж байна уу? Сайхан зүсэж байна. Сайхан зүсэж байна. Та судалгааны ажиллаараа хөдөө явж байгаа дөрөв. Сая хөдөө явж байгаа ирлээ гэдэг чинь. Тий, сая хөдөө нэг судалгааны ажил хажуугаар нь бас нэг гадаадаас буддийн шинтэй хүмүүс ирээд. За тэгээд тэр хүмүүс тэр нь одоо Монголын анх удаа Монголд иржээ. За тэр нь Монгол нутгаад одоо Монгол улсаа нутгаа танилцуулаад. За тэгээд дээрээс нь одоо бас нэг буддийн шинний талаар жоохон яриа хийж өгөөд иймэрхүү байдалтай нэг 10 хоног яваад ирлээ. Өөрөнгө архангаа булганы нутгаар. Би үртэл өөрөөсөө асуунгууд яг үнэ бурхны шишин гэдэг байгаа ч гэсэн бурхны шишин чинь бол бурхан гэж байхгүй тий хүний сэтгэлийн одоо хүн өөрөө өөрийнхөө л гэгэрэл төтлөх ийм арга зам гээд тэгээ цогсчих. Тэгэл цаашаа байхгүй. Яг үнэ. Тэгээд тэрийг ингээ аргангууд бурхан байхгүй гэж нэг хэлээд. Тэгсэн ирнэ өөртөө том ийм одоо гуйлан тий ингээ бүр ингээ өндөр бурхан бариад бүр хідэн янзын бурхан байна. За бүр саваагүйтэй ч ер нь бол нөгөө хүмүүсийн аль саваагүй юунуудыг гаргаж ирэнгууд бүр секс хийж байгаа болтой тийм бурханы одоо шүтэнж гэдэг юм уу тийм зураг морог баримлын хүртэл ингээл хүмүүс уцаараа пост хийгээд авцлаа. Тэгэхээр энэний учрыг нэг энгийн байдлаар жоох ойлголттой болъё. Нэгдүгüрхэд. Тийм байна. Тэгэхээр би юугаас нөгөө чатгаар ChatGPT-гээс асуулаа. Зад нөхөрч нэг гэж авч байна. За буддизм бол дөрвөн ийм бурхан одоо залгарна гэж үздэг ээ. За тий буддагаас өмнө нэг байсан ч илүү буддагийн дараа майдрын дараа дахиад нэг бурхан ч илүүтэй тий. Тэр үед хүмүүс 10,000 жил насалдан маслан болно гэдэг бүрстэ янзын тийм супер фантастны юм ярьлаа. Тий. Тэгэхээр хамгийн эхлээд за ер нь бол хүмүүс бол будда гэдэг үгний утгыг бол одоо хаа очиж бас бурхан багш гэх кино гарснаас болоод ойлгочих шиг боллоо. Тэгэхээр хамгийн эхлээд та энд хариулж өгөөч. Бурхан байхгүй гэчээд яагаад ийм том бурхан бариад байна? Хаасайгүй. Ганц монголч биш тийм. Тийм. Тэгэхээр бурхан байхгүй гэдэг нөгөө хариулт биш үү те. Тэгэхээр ямар өнцгөөс бурхан байхгүй гэж хариулж байна гэдэг нь өөрөө бас асуулт байхгүй юу? За. Тэгэхээр юу гэхээр нөгөө бид нар бурхан байхгүй гэж буддизм бурхан байдгүй гэж үзэж байна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр нөгөө монотеистик буюу ганц бурхантай шашнууд биш үү? За тий. Одоо христийн шин байна, ислам байна, жудизм байна те. Жудийн шин байна. Эдгэрт чинь болохоор бол нөгөө бурхан гэдэг зүйлээ юу гэж үзэж байна гэхлээр миний ойлгож байгаа бол бүтээгч те. Бүтээгч. Тийм учраас англи хэлэн дээр ч гэсэн хүн амьтны чинь бол нэг creature гэж хэлдэг шүү дээ. Бүтээл. Бид нар чинь бүтээгдэхүүн. Тэнд бүтээгч хийсэн байна гэж. Тэгээд одоо христийн шашинд ч юм уу исламын шашинд бол хамгийн сүүлд нь одоо нэг тийм шүүлтийн өдөр болно гэдэг шүү дээ. За тий тэгж хэлдэг. Шүүлтийн өдөр болохоор ч одоо бурхан шүүнгээд байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр буддизмд болохоор энэ үзлээс өөр ирээд байгаа байхгүй. Бүхний бүтээгч эзэн гэж байхгүй. За тэгвэл энэ орчлын ертөнд чинь одоо яагаад ингэж бий болцсон юм? Гэхдээ ерөөсөө үүлийн үрээс бий болсон юм аа гэж. Одоо Абдарам Кош гэдэг номдэр бол лайлажигд нацаг жий гэж одоо төвдөр бол гэж юу гэхээр үүлээс элдв ертөнц гарна гэж. За. Тэгээ тэрэн дээр болохоор юу гэж хэлж байгаа нэхэр хүн болго нэг ертөнц гэж. Бас нөгөө талаараа. За. Тэгэхээр та нэг ертөнц би нэг ертөнц. Тий. Тэгэхээр ингээд энэ ертөнц гэдэг маань ингээд сав шим гэдэг ойлголт байгаа дээ шүү дээ. Сав шим гэдэг ойлголт нь болохоор сав гэдэг нь бидний одоо энэ амьдарч байгаа газар дэлхий тий. За. Шим гингүүд тэр дотор нь амьдарч байгаа амьтад. Тэгэхээр энэ сав шим хоёр маань хоорондоо ив зохицолтой бижиж одоо энэ аятайхан аж төрнө гэж ингэж яриад. Тэгэхээр тэр өнцгөөсөө бүхний бүтээгч эзэн, дээрээс нь шүүгч эзэн гэж байхгүй. ертөнц бол өөрийн зүй тогтлороо үүссэн. За. Шүүгч бол хэн нэгэн гадна байдаг шүүгч биш. Энэ бол одоо юу гэдэг чи өөрөө өөрийгөө шүүн. Гэдэг ойлголтоор бурхан байхгүй гэж яриад байгаа буддизмд. За.
За тийм учраас нөгөө нэг карма эдэр гэж сүүлийн үед кино маань дээр карма чиний манайхан бол үлийн үр те. Үлийн үр чинь гэдэг. Тийм учраас буддизмд бол юу гэдэг вэ гэхээр бурхан багш бол ердөөсөө замыг заагч. Жолооны багш байхгүй юу? Жолооч биш. Зарим сургаалд болохоор зарим шашинд болохоор чи надад 100% итгэх юм бол би чамайг эндээс замын өдрөө одоо ингээд аваа явчин чи унтж гэнэ үү яаж юм. Гэхдээ гол нь надад итгэхтэй. Буддизмд болохоор гүйгүй тийм байхгүй шүү. Би замын урд нь явж чаддгүй ажаа явж үтсэн. Одоо би харин чамд яаж машин барьдгийг дээрээс нь яаж замын өд ордог замын зааж өгөн чи өөрөө явна шүү гэж. Тэгэхээр нөгөө буддийн шашны онцлог болохоор өөрөө бурхан болно гэдэг байгаа байхгүй. За тэгээд. Тэгтэл нөгөө бусад шашинд би God юм аллаа болно гэж ярьж болохгүй шүү. Тэгвэл жоохон энгийнээр их юм бол даварсан асуудал болно шүү. Тэ одоо би хаан болно гэж ярьж болохгүй шүү. Хааны доор бол байна. Хаан бол тэр том деважны тэр одоо илгээхийн асуудлыг шийднэ. Чи өөрөө хаан болохгүй. Буддизм болохоор би өөрөө одоо гэгэрсэн учраас чи ч гэсэн гэгэрж болно гэдэг. Тэргээрээ одоо нэг өөр болоод. За тэгээд дараагийн хоёр дахь асуулт одоо тийм бүтээгч эзэн байхгүй, бурхан байхгүй гэдэг нь бол тэр тодорхойлтын дагуу үзэх юм бол бүтээгч эзэн байхгүй гэж үзэх нь шүү дээ. Буддийн шашин дээр ярихад бол нэг хоёр төрлийн академик одоо тийм маргаан байдیں۔ За. Нэг нь болохоор юу гэхээр ердөөсөө анхандаа бурхныг дүрсэлж байгаагүй гэж. За. Яагаад дүрслэхгүй вэ гэхлээр бурхныг уу Будда шиг юм. Буддаг одоо бурхан Будда чинь бидэртэй адилхан хүн байлаа шүү дээ. Тий, хүн. Ханху байлаа. Тэгсэн. Ханху байгаад ерөнхийдөө хоёр бурхан Буддагийн амьдрал бол ердөөсөө эсрэг тесэргийн хоёр туйлаар яваад сүүлд нь яг дундад замаар яваад тэгээ гэгэрсэн гэж үздэг байхгүй юу? Эхэндээ бол ханху байсан учраас маш тансаг амьдарч ирсэн. Ямар ч юм санаа зовх юм байхгүй. Тэгэнгүүт 29 настайдаа ордноо орхиод тэгээд тухайн үеийн бас нэг тийм хөдөлгөөн байсан бай. Одоо нэг манай ярины өмнөх 5 гинөө 6 гинөө те одоо бас жоохон маргаантай 5 юм уу 6 гэж ирээд байна. Тэгээд бурхан Буддагийн үед болохоор Шраман гэдэг тийм хөдөлгөөн бий болсон байна. Шраман гэдэг хөдөлгөөн болохоор ерөнхийдөө залуучуудын нуус. Одоо юу гэдэг 60-аад оны үед хиппичүүд гэдэг залуучууд бий боллоо шүү дээ. Одоо баруунд те. Тэд чинь болохоор нэг асуулт тавьж хэлсэн байхгүй юу? Яагаад бид нар заавал ингэж амьдрах хэвтэй? Өөр соёл гэж байд юм биш үү гээл. Нөгөөдөл чинь бөөнөрөө битлэс эдрийнхэн чинь энтэг яваал. Тэгээ нөгөө хиндүү шашин эдэр үзэл те. Тэгэл одоо ер нь тогтсон нөгөө нэг нийгмийнхээ үзэл суртал тогтсон соёлдоо асуулт тавьж эхэлсэн үе чинь болгоор хиппичүүд үе болчиход байна шүү дээ. Европт бол. Тэгвэл бурхан Буддагийн үед бас нэг тийм хөдөлгөөн гарсан байна. За залуучууд ер нь бол залуучууд. Дээрээс нь болохоор юу вэ гэхээр ихэнх нь бас тийм чинэлэг одоо хааны язгууртай. Тэгэхээр нөгөө нэг юу гэж байна шүү дээ. Би сая нэг энтхийг судлаачтай болцсон чинь манай энтхт бас сүүлийн үед одоо их think tank-ууд их гарч байна гэж. За. Тийш танах чинь гарч байгаа гэсэн чинь ягаад гэвэл бид нар мөнгөтэй болж байгаа байхгүй гэж. Тэр хүн мөнгөтэй болоод ирэхээр яадаг вэ гэхээр нөгөө өдөр тутмын хоол ундны асуудлаасаа илүү юм бодож эхэлт юм байна те. Тэгдэг юм байна. Мэдээж. Улс орон чинь хөгжиж ирэхээр анхандаа бол яаж энэ хэдийнхээ одоо 40 мянган үнэтэй махаа одоо нэг 20 хэд болгочихов те. Үнийг яаж тогтоох уу гэж бодож штэ. Гэтэл одоо тэр махан санаа зовхуулаад талхан санаа зовхуулаад өдөр тутмын амьдрал нь ингээд нэлээд ахаад ирэхээр юм бодож байна. Тэр бол 90-ад оны үед нөгөө ном уншихгүй хүн болоод одоо хүмүүс аюу их ном уншдаг болж штэ. Тэгээд ч юм хүмүүс ч бас хөрөн мөнгөтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр effort to think гэж одоо манай тэр энтэг болдог гэж байна. Бодох тийм мөнгөтэй болсон бид нар гэж. Энтэггүй. Тэгээд тэр үе тийм залуучууд ерөнхийдөө. Тэгэхээр бурхан багш чинь болохоор ханху. Ямар ч тийм зовлон зүдгүүр үзээв тансаг хангалуун амьдарч исэн залуу. Жэни шашин гэдэг нэг шашин байна энд. Тэр бол цаашгаа дэлгэрээгүй. Яагаад гэвэл нэлээд тийм соёлын одоо юмд баригдсан шашин. Буддийн шашин болохоор ч нь бол буддийн шашинтай хүнээ гаднаас нараад энэ буддийн шашинтай байна гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл тогтсон тийм өмсгөл хувцас зан үйл гэсэн юм байдгүй. За яг хөө сүмд очиод ингээд алгаа авсарч за буддийн шашинтай байна гэж ойлгож магадгүй тийм. Гэтэ ковидоос хойш хүмүүс хоорондоо ингээд мэдлдэг боллоо шүү дээ. Барууныхан эртэл тийм. Исламын шашинч болохоор
исламын шашинтай болох юм бол заавал 5 удаа тэр намаз одоо мөрөглөө хийх хэрэгтэй тий. Одоо Москвад чинь өчтөн исламын шашинтай хүмүүс чинь ингээл мөрөгж штэ тий. Дээрээс нөгөө нэг жүүдийн шашинтай хүмүүс чинь толгоон дээр нэг юм одоо юу гэдэг вэ? Өмсдөг тий. За дээрээс нь эмгтээчүүд нь одоо нөгөө гівлүүр өдр зүүдэг тий. Тэгэхээр тэр чинь дээрээс нь гахаамах идэж болохгүй өдр гээл тий. Тэгэхээр чи нөгөө нэг идэж уух, өмсөж зүүх бүх юм энэ тухайн шашин ингээд хэлж өгч байгаа байхгүй. Христийн шашин ч гэсэн. Тэгэхээр буддийн шашин дээр болохоор чинь тийм юу байхгүй. Одоо тийм хувц юмс, ингэж юмс, тэг зангуул хийж юм байхгүй. Дандаа нөгөө дотоод хүний сэтгэлтэй ярьдаг учраас тэр нь шал өөр боловч нь ялангуяа дээрээс нь бясалгал хэд чинь яг үүндээ буддийн шашны гэж хэлэхэд бас хэцүү яагаад гэвэл та амьсгалж байна, би амьсгалж байна, энэ шашин шүтгүүний амьсгал, энэ христ амьсгал, энэ буддийн амьсгал гэхгүйс бүгдээрээ л адилхан амьсгалж байгаа юм чинь. Бясалгалч амьсгал дээр явж байна. За тэгээд Бурхан Будда бол яг тэгж 29 настайдаа гэрээс гараад тэгээд бүр одоо юу гэх юм бүр өдөрт нэг ширхэг будаа нэг ус ууж исэн гэдэг номон дээр бол байгаа юм л да. Тэгэхээр ямар ч тач байсан маш бага хоол идэж бүр яс арьс болсон гэж. Тэгээ гигэрч чадаагүй. Тэгээ ер нь бол энэ бүтэхгүй юм байна гэх. Тэгээ сүүлд нэг тосгоны нэг нэлээд чинэлэг айлын эмхтэй зарцаа явуулаад юм тараг өргөсөн чинь Бурхан Будда модны дор сууж хахад нөгөө зарц нь гүүж ирээд нөгөө эндэхгүй бол нөгөө модон дээр Бурхан одоо ингэж байдаг гэж үздэг байхгүй юу? Бурхан модны эзэн буугаад ирчих юм да очиод ингээд тараг гэж ярьж байгаа нэг тийм кир гээд одоо каш ч юм уу. Тэгээ барьсан Бурхан тэрийг ингээд одоо зоглоод тэгээд нарийн занаа мөрний гатлаад тэгээ бод модны дор суугаад ингээд гигэрсэн гэдэг. Тэгэхээр нөгөө хит биеийг одоо их зовоох, хит биеийн жаргал цэнгэлийг хөөхөлгүйгээр угаасаа махан бодтой учраас бид нар энийг тижих хэвээр. Энэ нь болохоор шунлын төлөө биш одоо сайн сайхны төлөө явж иж гэгэрнэ гэсэн тийм замлага. За тэгээд Бурхан гэгэрээд 80 сүдэртэй одоо таал барьсан. За 80 наслаас орсон гэсэн. Тэгэхээр буддийн шашинд болохоор өөрөө бас нөгөө бусад шашинтай ч байдгийн адилаар урсгалууд байгаа байхгүй юу? Мэдээж ирэх те нөгөө тайлбарлсан. Ингэж бол ийм тийм үгүй ийм гэдэг. Тэгэхээр нөгөө буддийн шашин дээр ерөнхийдөө 3 том урсгал байгаа. За нэг нь болохоор юу гэхээр баг хөлгөн гэж ярьж байгаа. Гэхдээ сүүлийн үед баг хөлгөн гэж ярих бол болчоод Theravada буюу Ахмадын хөлгөн гэж ярьдаг бас. Ягаад гэвэл баг гэдэг чинь одоос баг ангийн үгт гэсэн нэг жоохон доромж маягтай үг байхгүй юу? Тийм учраас баг хөлгөн гэж ярих болсон. Одоо Ахмадын хөлгөн гэж. За тэр Theravada гэж Ахмадын хөлгөн. За одоо их хөлгөн байна. За их хөлгөн болохоор ерөнхийдөө энэ тухайн үедээ бол энэ Афганистан, Пакистан тий. За тэгэл одоо нөгөө Афганистанд чинь том бурхан байсан шүү дээ. Тэгээ Талибанууд чинь буудаад их буугаар буудаад яатсан. Тэгээ сүүлд нь Нью-Йоркт баха нэг залуу тэр бурханы дүртэй тийм баримл хийсэн шүү дээ. Нью-Йоркт байгаа. Тэгээд тэр нэг урсгал байна. За тэр урсгалын үүднээс одоо юу гэж үзэж байна гэхээр бурхан ингээд ер нь нирвана гэдэг нэг хамтлаг байдаг шүү дээ. Нирвана гэдэг чинь үлээх гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг энэ бие дээрээ ингээ бурхан болоод гигэрээд тэнгууд энэ бие чинь байхгүй болно шүү дээ. Тэгээ оюун санаа шүү дээ. Гигэрсэн оюун санаа. Тэр гигэрсэн оюун санаа буюу Бурхан Будда хаана байна вэ гэхээр Ахмадын хөлгөнд болохоор ер нь Бурхан Будда хаана байгааг бид нар хэлж чадахгүй гэдэг байхгүй. Хэлж чадахгүй. Тийм учраас одоо бас тухайн үйлчлэлээр нь үнэлээ зарим академик судлаач нар дээрээс нь Бурхан Буддагийн ер нь бол одоо өмнөх тэр Бурхан Буддаг дүрсэлжсэн буддийн урлагт болохоор Бурханыг одоо яг дүрсэлдэггүй. Тийм бас төлөөлөж жишээлбэл Бурхан Буддаг нөгөө хөлийнх нь боов гэж ярьдаг хүндэтлэр хөлийн дардас юм уу бод мод юм уу хоёр ингээд хүмүүс ингээд залбираа суудсан 5 шавн залбираа суудсан махар Бурхан Будда зүгээр нөгөө нэг юу нь байгаа байхгүй юу суудлан байх ч гэдэг Бурхан Буддаг дүрслэг байх ч гэдэг эсвэл хүр дээр дүрслсэн ч байх юм уу ямаар төлөөлөж дүрслэхээс биш яг энэ одоо юу гэдэг Бурхан Будда гэж дүрслэж байгаагүй тийм учраас энэ бол шүтэн үгүй анхан үеийн буддийн шашны одоо дүрслэл юм а гэж одоо нэг үеийн судлаачид ингэж үтсэн маа. Энэ бол ерөнхийдөө барууны судлаачид гэсэн үг шүү дээ. За гэтэл одоо дараа үед бол бас мэдээж судалгаа гэдэг чинь дандаа
нэг өмнө гарсан нөгөө судалгаагаа дараагийн судлаач нь дахиж шинжилж тэрнтэй аргумент үүсгэж дискурс үүсгэж хилцүүлэг үүсгэж энэ шинжилгээ ухаан чи явна шүү дээ. Тэгэхгүй бол эн чинь догма болоод нөгөө нэг юу шиг л болчих штэ. Гаднаас ус орж ирдгүү нэг тийм бохирдсан нэг тийм тогтсон ус шиг болчих واخгүй тийм. Энд чинь ер нь бол альва нийгэм ч юм уу сургаал номлолч байна уу хүн ч байна уу ер нь тийм байх хэрэгтэй юм шиг байна тийм. Заавал нэг оруулдаг нэг сууг байхад гаргадаг нэг суугтай. Тэгээ нөгөө нэг урсгал явж идэг. Тэгэхгүй зарим хүмүүс ингээд яг өөрийнхөө харсан үдсэн юмыг зүв гэд бодчихдаг. Тэр нь догма болоод тэгээ тэр нь бүр одоо бүр зарим тохиолдолд маш тийм бохирдчихдаг. Тэгэхээр хүн бол нөгөө нээлттэй байх хэрэгтэй байхгүй тийм. Асуулт тавьж байгаа. Тийм учраас бүдний шашинд болохоор бас нэг одоо сүүлийн шинжилгээ ухаантай одоо их төстэй ойролцоо бүдний шашин шинжилгээ ухаан хоёр их адилхан төстэй байна гэж одоо хурал хийгээл байна. Тэр нь болохоор нэг шалтгаан болохоор шинжилгээ ухаан дандаа асуулт тавьдаг. Бүдний шашинд болохоор дандаа бас асуулт тавьдаг. Тэгэхээр нөгөө бурхан буддаа бол ирээд үз гэж хэлсэн байхгүй юу. Яхи пасик гэдэг чи одоо ирээд үз гэсэн үг. Тэрснээс биш ирээд даг гэж хэлээгүй. Тий. Ирээд үз. Дээрээс нь юу гэсэн үхээр алтыг одоо шинжтэй 3 янзаар шинжтэй юм байна л да. Цэвэр биш энэ удаа гаднаас нь үрж үздэг юм байна. Тэгээд ингэж нөгөө доторхыг хугалж үздэг юм байна тий. Тэгээ сүлд нь ингээ хайлуулт юм байна. Тэгээд цэвэр алт мөн биш ингэж 3 удаа шалгадаг шиг сүвшиг бишрлэр одоо миний сургаалыг битээ аваа тий. Шинжиж аваарай гэж өөрөө бурхан будаа загсан байхгүй юу. За. Тэгэхээр нөгөө бүдний шишинд одоо бидний хэлээд байгаа нөгөө шүүмжил сэтгэхүй гэж ярина уу тий. Тэр идэр чинь бол бүдний шишинд байгаад байгаа. За тэгээд тэр барууны судлаачд бол одоо бурхан будаа бол бурхан будааг анхандаа дүрсэж байгаагүй. Ягаад гэвэл бас Тервадын ёс буюу одоо Ахмадын үйлгийн ёсон дээр бид нар бурхан будаа одоо байгаагүй бид нар хэлж чадахгүй гэдэг. Тэгэхээр одоо таны түрүүний ярьж байсан маш олон бурхад байна гэдэг байгаа чинь болохоор их хөлгөн болон нөгөө 3 дахь буюу очир төлгөн гэж байна. Важриан гэж бүддээсэн. Тэнд их байгаад байгаа. За тэр ямар учиртай гэхээр одоо ярина л та. Тэгэхээр ер нь бол та Малай одоо юу Мьянмар тий Бирмбэж Мьянмар тэгээд юу Шри-Ланка гэдэг одоо нэг Тервадын Тайланд гэдэг Тервадын шашин хөгжсөн орнууд очих юм бол ер нь бурхан багшаас өөр дүрвэлээр харахгүй. Тэгээ сүм бурхан багшлага. За таны хэлж байгаа Будагийн дүр л байгаа. Тий бурхан будагийн дүр. Бурхан будагийн дүр байгаа. Өөр бол одоо яг зүгээр хамгаалагч сахиус махиус гэдэг ч юм уу Дварпал эдэргээд үүдний сахиус эдэргээд бас нэг тийм дүрүүд бол байна л да. За. Их хөлгөний ёсонд болохоор юу гэхээр бурхан буддаа бол маш их инэрл нүгүүлсэнгээр төрүүлээд бусдын тусад одоо бурхан гэгэрсэн учраас ингээд зүгээр орчихгүй гэж. Тийм учраас яг хувилгаан дүрийг одоо үзүүлээ. Хувилаад одоо ингээд нөгөө аватар гэдэг нэг кино байдаг шүү дээ. За тий. Аватар ч юм болохоор ерөнхийдөө санскрит үг шүү дээ. Аватар гэдэг чинь орох гэсэн үг. Тэр чинь нөгөө нэг дүрээ ингээд гаргаад ингээд оруулаад яваад юм гэсэн тийм утгатай. Тэгээ хөлгөний ёсон дээр болохоор хит хитэн шалтгаанууд байна. Ягаад тэгээд тэр судлаачдын үүднээс болохоор анхандаа дүрслэхгүй байж сүүлдээ ингээд бурхныг дүрсэж эхэлсэн байна гэдэг. За тэгээ бурхны дүрслэлийг арах юм бол бас их ондоо байдаг. Яг л Монгол дүрслсэн байдал, Балбад дүрслсэн байдал, одоо Лаос, Камбож те эдгээр дүрслсэн байдал бол маш өөр байгаад байдаг. Тэгтээ бол яг нь Лаос, Камбож эдгээр бас их хөлгөний шашинд илэржсэн учраас бидний нөгөө ярьдаг Жанасаг бурхан гэж ярьдаг шүү дээ. Тэр бурхан эдгээр бол бас байна. Бодисаттва эдгээр тэр дүрүүд бол бас байна. Тэгээ ер нь бол гол нь бол одоо бурхан будагийн л дүр байдаг. За тэгээд их хөлгөний ёс болоод ирэхээр ерөнхийдөө хид хідэн шалтгаанаар бурхны дүрийг бүтээж байгаа. Нэгд болохоор ерөнхийдөө бурхны дүр бол одоо ердөөсөө ер нь бол урлаг гэдэг зүйл маань одоо ч гэсэн ер нь хүн одоо монгол хэлэнд юу гэдэг лээ 1000 удаа сонсохоор 1 удаа үздэг тийм ээ. Тэр хүн нүдэрээ үзсэн юм хүнээс сэтгэлд маш их тод томоо үлддэг юм байна. Тийм баг. Тийм. Одоо бид нар сонсоол нь шүү дээ цунами болсон гээл тэгсэн ингэсэн гээл ингээд сонсож шүү дээ тийм. Тэгэхээр чинь бид нар өөрсдөө яг нүдэрээ тийм одоо зүйлийг харсан бол маш тархинд нь үлдчихэж байгаа байхгүй. Тийм байна. Тийм. Маш тод үлж. Тэгэхээр урлагийн нэг зүйл. Тийм ч учраас социализм үед чинь их орон чамайг дуудаж гин гээл те. Дэлхийн 2 дугаар дайны үед чинь нэг Оросын одоо нөгөө суртал ухуулгын нөгөө
постэр том зургууд социализм үеч гэсэн байсан. Одоо ч гэсэн ер нь манад бас постерууд одоо бол баг цөөхөн болсон баг тий. Ер нь бол социализм үед ч байна уу, Гитлерийн үе одоо дэлхийн 2 дугаар дайны үед ч байна уу тий. Одоо постэр ч дандаа хэдийгээр уншиж чаддаг ч гэсэн айгуу тийм нүд рүү айгуу орж ирдэг. Тий, харин тийм байна тий. Дээрээс нь зарим хүмүүс төрөвч эднэртэй нөгөө гэр бүлийнхээ зургийг аваад ичдэг шүү дээ. Тий. Тэр чи одоо шууд ингээд тэр чин бас нөгөө талаараа шашинтай адилхан нөгөө хайртай дуртай хүмүүсээ ингээ харж ойрхон байлгаж дээрээс нь тэр хүмүүсийнхээ зургийг байлгуул бас надад ивэлтэй охиныхоо оонс момсыг авч явдаг хүмүүс байдаг шүү дээ тий. Багийнх нь оонс эдрийг. Тэгэхээр нэг хүний нэг тийм сэтгхүү байгаа байхгүй тий. Шашин дээр ч гэсэн гарч ирж байгаа хгүй. Шашин гэдэг чинь хүний л бас өөрийн бодол санаа үзэл санаа юм чи тий. Тэгээ бурхан Буддаг одоо ингээд дүрсэлж ихэлсэн байна. Тэр нь болохоор янз бүрийн дүрстэй. Одоо бүр та бол бүр тэр юуны үед Кушаны эзэнт гүрэн гэж байна. Тэд нар бол ерөнхийдөө нүүдэлчд байсан юм шиг байна. За. Нүүдэлчд очиод тэнд очиод нэг өөрийн эзэнт гүрнээ байгууллаа. Тэгээ буддын шинтэй байсан. Тэгээ тэд нар болохоор юу гэхээр Ром Грекийн тэ шууд ингээ хилжээс учраас тэдний бас их нөлөө орж ирээд одоо бурхан Будда гэдэг чинь Ром Грек шиг одоо тийм сахал махалтай тийм зүйл байгаа шүү дээ. Одоо үзэх юм бол тэгээ Гандарын урлаг гэж үзэх юм бол одоо баг энэ одоо бурхан юм уу, Иесус Христ юм уу, аль эсвэл одоо энэ чинь Ром Грекийн одоо бурхад юм уу гэмээр тийм дүртэй байх жишээтэй. Тэгээ ер нь бол бурхныг бол дүрсэж эхэлсэн гэж үзэж байгаа. А нөгөө талын эрдэмтэд болохоор юу вэ гэхээр тийм биш анханаас л бурхан Буддаг дүрсэлж ийсэн. А зарим тохиолдолд зүгээр төлөөлөл нь дүрсэлж ийсэн. Тэрний жишээ юу гэхээр нэг ийм суурган дээр бурхан багшийг дүрсэлсэн мөртлөө бас хажууд нь зүгээр төлөөллөд зурцсан байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ одоо ямар ч юм асуулт тавьж байгаа шээ. За тэгэхээр энэ бол яг зүгээр анхандаа дүрсэлж ийсэн үү, дүрслэхгүй байсан үү гэдэг одоо энэ нэг академик юм маргаанууд байна. За тэгээд тэр бурханыг дүрслэх учир нь болохоор түрүүний хэлдэг шиг нөгөө бурдын сургаал номлол дүрсэн дээр бууддаг байхгүй. Бурхны дүрийг бүтээгээ. За тэгээ бурхны дүрийг бүтээх нь ямар шалтгаан бахаар нэгд болохоор бурхны сургаал одоо тэр дүрсэн дээр буусан байна. Дүрсэн дээр. Бэлэгдэл гэсэн үг шүү дээ. Бэлэгдэл. Одоо жишээлбэл нөгөө манчир урхан гэдэг шүү дээ. Манчри дээр гэл Төв Америкт байгаа. За тий. Манчир урхан муурхаа чинь баруун гартаа юм илд далаацсан байгаа байхгүй юу. За. Тэгэхээр илд нь болохоор бас бэлэгдэл болж явдаг. Юу гэхээр мөнгөний харанхуйг одоо тасарч авчих гэл. За. Тэгээ харанхуйг одоо ингэж авчна. Тэгээд энэ нь болохоор нөгөө нэг бясалгал бэлэг оюун ухаан хоёрыг хослуулж чадах юм бол одоо тэр бидний сэтгэл дотор байгаа муу мухай сэтгэл бүгдийг чинь арилгаа дээрээс нь одоо юмны мөн чанарыг ойлгох бэлэг оюун ухаан төрнө гэж байгаа байхгүй. Тэрний бэлэгдэл болоо явчих байгаа байхгүй. Одоо аливаа нэг юм чавчих чинь хүний гар нөгөө тэр чавчих зүйл рүү яг ингээ фокусцсан. Тэгээд гар нь хөдөлгөөнгүй байх хэвээр. Дээрээс нь чавчих хилд нь хурц байх хэвээр. Тэрнтэй адилхан бясалгал гэдэг нь болох нь сэтгэлээ төвлөрүүлж тэндээ төлрүүлээд тэгээд чавчж байгаа элд нь болохоор юу гэхээр бэлэг оюун ухаан маш тийм хурц. Одоо тэр шинжилэн судлах хэрэгтэй байхгүй. Энэ ямар ч тийм ингэ. Тэгжээж тэрний утга учир бол. За буддийн шнэд тэр нөгөө сансрын хүрдэн гэж байна. Тэрэн дээр болохоор дотор нь ингээд нэг гахаа дахиа могоогоорыг дүрсэлсэн байна. Тэр нь болохоор одоо орчлон ертөнцийг хөдөлгөж яадаг машин чи одоо нэг тийм мотор гэж нэг юм байгаа шүү дээ. Мотор нь л одоо тэр машиныг хөдөлгөж штэ тий. Тэрэн шиг одоо орчлон ертөнцид бид нар одоо ингээд зовоод байгаа, сэтгэл шаналаад байгаа нь болохоор тэр гахаа нь болохоор тэр мунхаг сэтгэл гэж. Мунхаг сэтгэл гэдэг нь юмыг таньж мэддэг. Юмыг таньж мэддэг. За тэр таньж мэдгүй сэтгэл нь ер нь юун дээр үнэлж чинь гэхээр би гэдэг үжлээс болоод байна гэж. Би зөвхөн өөрийг боддог. За тэр нь болохоор би нэг юм хүснэ, миний хүссэн юм биелэхгүй болохоор уурладаг. Нэг албан тушаал бүсэдэс нөгөөд нэрэхгүй бол уурлантай янз бүрийн акцентэй янз бүрийн юм болно те. За тэгээд эсвэл тэр албан тушаал мөнгө төгрөг рүүгээ шундаг, нэр хүнд рүүгээ шундаг те. Эсвэл одоо сайхан дүрстэй юу ч вэ те. Тэгэхээр шунал, уур хилэн, юмны утга учирыг танихгүй энэ гурван сэтгэл чинь л биднийг ингээд зовоогоод байгаа маа л гэж бүдэншнд үзээд байгаа байхгүй. Тэгэхээр трийг л үгүй их стайл гэсэн тийм зүйл. Тэгэхээр тэр нөгөө сансрын үрд ингээд зурчингууд нэг тухайн үед дээвэр үед бол хүмүүс бичиг үсэхгүй учраас харангуйтаа энэ ч нэр ийм өчтэй гэж нэг хардаг.
Бурхны дүрийг хараад энэ чи юм учиртай энэ чинь одоо Жанасаг бурхны одоо манай Мэгжид Жанасаг бурхан байна шүү дээ. За тий. Мэгжид Жанасаг бурхны зүүн талч нэг тойл байгаа байхгүй. За. Тэгээ тойл нь бас бэлэгдэл болоо авчиж байгаа байхгүй. Юуны бэлэгдэл вэ гэхэлэр жишээлбэл би тантай уулзлаа бид хоёр бие биенийг одоо эсвэл нэг найзууд уулзаад хүмүүс чи ямар сайхан харагдаж байх юм өстой сайхан байна гэдэг л биеиндээ хэлдэг шүү дээ. Тэр чинь бол муухай харагдажсэн гэсэн нөгөө нэг сэтгэлийг одоо дажгүй сайхан байна гэж хэлж шүү дээ. Мэдээж. За. Тойл бол тэгдэг байхгүй. Тойлоор байгаа гэл. Муухай бол муухай сайхан бол сайхныг л хэлнэ гэсэн. За. Тэрэн шиг тойл гэдэг чинь болохоор тэр бэлэг оюун ухааныг бэлэгдэж байгаа байхгүй. Тий одоо яг байгаа зүйлийг байгаар нь харах хэрэгтэй гэж. Тэгэхээр бид нар чинь болохоор энэ одоо ус байхад чинь 3 төрлийн амьтан 3 янзаар хардаг гэж. За. Хүн болохоор усаар хардаг гэж. Тэр бирд гэж нэг амьтан байна гэж. Бирд гэдэг чинь санскрит үг л дээ. Прет гэсэн үг. Прет гэсэн үг. Бирд гэдэг амьтан болохоор идебэр гэж хардаг гэж. Баахан га нуусан байл янз бүр идебэр те. Тэнгэр болохоор аршаан гэж хардаг гэж. Тэгэхээр усны мөн чанар бол нэг л байхгүй юу? Өөрийнхөө. Гэтэл тэр 3 харж байгаа зүйл гуруулаа өөрөөр харж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан одоо юу вэ гэхээр хүн бол юмыг харахтаа бас тийм нэг хүндээ их сайхан харагддаг бол нөгөө хүндээ маш үзэсгүй муухай харагддаг. Нэг хүндээ зүгээр л нэг байдгүй л хүнтэй. Тэгэхээр тэр хүний одоо тэр харах өнцөг дээрээс нь зүүж байгаа шилнээсээ болж байна гэж тийм. Энийг бол яг нөгөө манай одоо энэ антропологийн шинжилгээ ухаанд болохоор юу гэж үздэг вэ гэхээр угсаатны төв үзэл гэж ярьдیں۔ За. Хүн угсаатны төв үзлээсээ салж яж бусдын соёлыг судлана гэж. Учир нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар одоо хятад хүмүүс чинь хоолойгтой айгаа шан гэл ингээд чанга дуграал амар жуудаг штэ. Тэг бид нар идэж ямар бүрдүүлэг заван тэг энтэхгүй л гараараа ингээд идэхээр ямар заван гэдэг ч юм уу те. Гэдэг чинь бол юу вэ гэхээр бид нар өөрсдөө монгол хүнийхээ соёлоор монгол хүний нүдээр тэр хүмүүсийг харахаар муухай харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр антропологч хүн болохоор бусдын соёлыг судлаж байгаа учраас тэр хүмүүсийн дунд амьдраад энэ хүмүүс ягаад шампан гэд одоо чанга дуграад одоо манай хэлэнд чинь хэл мэддгүү даада шушма гэж нэг хоёр үг байна шүү дээ. Бодсон байхгүй. Шушма гэдэг чинь ятаар шуар шамал гэсэн үг шүү дээ. Юу гэсэн юуг нэ гэсэн үг шүү дээ. Даада гэдэг чинь хэлгүү даада гэдэг чинь орсуудыг хэлж шүү дээ. Тэгэхээр монголчууд ч бас нэг тийм хэл мэддгүү монгол хэл мэддгүү юмнууд хүмүүсийг те хэл мэддгүү шушма байгаа надад чинь гэдэг ч юм уу те. Эсвэл хэлгүү даадаа байгаа ингээд чинь нэг тийм бас сонин тийм харьцуулттай үгнүүд байгаа даа байхгүй. Тэгэхээр тэр дүрсэн дээр одоо тэгэж одоо тойл ихэд чинь бэлэг оюун ухааныг дүрсэлж байгаа шүү дээ. За түрүүн та дурслаа одоо эрэгтэй эмэгтэй хоёр бас нэг бурхтууд байгаа. Манай зарим одоо бол хөтөж тайлбарлагч нар бол тэгж тайлбарлахгүй байгаа. Урд нь би ингээд сонсож байгаад sex god гэдэг байгаа байхгүй. Тэгээд чи одоо харахад бол бэлгийн үйл ажиллагаа хийж байгаа юм шиг л гэж харагдаж шүү дээ, тийм. Тэгэхээр тэрийг болохоор нэг god гэдэг үг чинь өөрөө христийн шний god учраас тэр чинь бас тэгж хэлж болохгүй. Гэхдээ бол яг бас л англи үг хэрэглэх юм чинь god гэж хэрэглэхгүйгээр deity гэж үг хэрэглээд байгаа юм. Одоо deity гэдэг. Тэгээд тэрийг болохоор tantric deity гэдэг. Тарны ёс гэдэг. Тэгэхээр түрүүний ярьжсэн Theravada ёснд бол ер нь бурхан багш ингээд их хөлгний ёснд бол их хвчлэн бодисаттва нар гэдэг хүмүүс байна. Бодисаттва гэдэг. Тэгээ бодисаттва гэдэг бол монгол хэлэнд бас ороод ирсэн үг. Төвдөөс орчуулахдаа шууд бодисаттва гэж нэрлэлсэн байх чийт. За уг нь төвдөө бол жанчусэнба гэж. Тэр жанчусэнба гэдгийг одоо баатар сэтгэлт ингэж орчуулаагүй зүгээр бодисаттва. Тэгэхээр нөгөө түрүүний ярьжсэн сэдвтэй холбогдоод Монголд бол нөгөө нэг 16 дугаар зууны үед 13 дугаар зууны үед чинь буддийн төвдөд дэлгэрсэн буддийн шин дэлгэрхээс өмнө монголчууд өөрсдөө үг хэлэнд нь санскрит буюу нөгөө энтикийн буддийн шишний үг нэр томьёод орцсон байгааг харуулдаг байхгүй. Одоо бидний хэлэнд чинь шанцай, жууцай, байцай гэдэг чинь бол хятадаас л орж ирсэн үг шүү дээ, ойлгомжтой тийм. Гэхэд бол нөгөө монгол хэлэнд орж ирсэн санскрит үгнүүд чинь болохоор дандаа шашинтай холбоотой. Жишээлбэл бид хоёр шашин гэж ярьж байгаа энэ өөрөө санскрит үг байхгүй. Шаасан буюу одоо үзүүлсэн, сургасан гэсэн тэр утга байх чинь. Авьяас гэж үг байна бас одоо санскрит үг шүү дээ. Бид нар болохоор авьяас гэвэл монгол үг л гэж бодож байгаа юм. Гэтэл авьяас гэдэг чинь дадлага гэсэн үг. Нэг юм хүн дахин хийгээд байхаар тэр нь дадал болдог гэсэн утгатай. Тэгэхээр бол яах вэ гэхээр нэг талдаа тэр эрэгтэй эмэгтэй хоёр дүртэй
зүйл болохоор ерөнхийдөө тэр Ахмадын үлгэн гээд тэрний дараа их үлгэн гээд их үлгэн бол одоогийн энэ Хятад, Япон, Солонгос төлөв ихээхэн дэлгэрсэн байна. За 3 дахь нь болохоор юу гэхээр тарны ёс гэж нэг одоо тэр Важриян гэдэг очир төлөвний ёс гэдэг. За энэ юугаар ялгаатай юм гэхээр ерөнхийдөө нэг ийм зүйл яригдчихэв. Юу вэ гэхээр их үлгэний ч байна уу одоо энэ түрүүний ярьсан Ахмадын үлгэнд болохоор хүнд нэг хүсэл, шунал, уур хилэн төрнө шүү дээ, тий. За тийм. Тэгэхэд тэрийг бол яах вэ гэхээр гим бурууг нь мэдээ тэрийг дарах хэрэгтэй гэж. Тарны яс нь болохоор ингээд хүсэл, шунал төрөх юм бол тэрийг ашиглах хэрэгтэй гэж. За одоо хүн хүсэл, шунал төрөхөр чи ингээд ер нь уурлах гэдгээр чи хүн чи ингээд нүүр нь улаагаал амьсгаан давчтаал янз бүр болно шүү дээ. Тэгэхээр одоо хүсэл, шунал төрөхөр бас хүнд чинь бие өөрчлөлт гарна. За тэгэхээр тэр чинь нэг талдаа одоо бидний хэлээд байдаг нөгөө энерги гэж нэг юм байна шүү дээ. Одоо нөгөө ураны цөм яхаар чинь тэр чинь маш их тийм эрчим хүч болж штэ. За. Тэрийн шиг одоо нэг тийм амар хүчтэй эрчим хүч төрж байгаа. Тэр эрчим хүчийг ашиглаад одоо юу гэдэг хорыг аршаан болгох гэж яриад байхгүй тарны ясанд. Тэгжээж тэрийг ашиглана гэдэг байхгүй. Тэгэхээр нэг талдаа тэр эрэгтэй эмэгтэй хоёр бурхан гэж байна гэдэг чинь түрүүний хэлдгээр бас тийм эр эмийн одоо тийм бас тэр хүслийн сэтгэлийг ашиглаад бясалгал их нэг тийм арга байна. Тарны яс гэдэг. Тэр бол байна. Нөгөө талдаа нөгөө түрүүний миний хэлжсэнээр бэлэгдлийн үднээс үүсэх юм бол бурхан болоход хоёр зүйл хэрэгтэй гэж байна. За. Одоо бид чинь супермен гэж ярьдаг шүү дээ. Супермен. Ер нь бурхан буддаа супермен аахгүй юу? Тэгээ яа супермен болж ийна гэхээр хоёр зүйл байгаа учраас супермен. Нэг нь болохоор юу вэ гэхээр бусдыг хайрлах инэрл сэтгэл. Зүгээр инженеэр их юм бол аюу бас гой сэтгэлтэй юм байхгүй. Хүн туслая, энд нэг тусалчээ, буян болчийг дандаа ингээ хүний төлөө явж идэг. Тийм учраас монгол хэл нөгөө нөхрийн хэрэг бүтэл өөрийн хэрэг бүтнээр гэдэг үнэ биш үү? Бусдыг дандаа бодож, бусдын төлөө явж идэг. Одоо тэр ээж гэдэг, их гэдэг хүн бол одоо дандаа үр хөвгтэй бодож явдаг шүү дээ. Тэрийн шиг одоо тийм сэтгэл төрүүлнэ гэж. Хоёрт нь болохоор дан ганц бусдыг бодсон сэтгэл байгаад бусдад тусалж чадахгүй гэж. Бэлэг оюухан таах хэрэгтэй. Нөгөө нэг тэнэг юу гэдэлээ тэнэг найзаа сухантай дайсан дэрчлүү нэг тийм хүн яриад байдаг шүү дээ. Тэгэхээр бэлэг оюухан таах хэрэгтэй. Айгүй тийм мундаг бэлэг оюухантай ч туслана шүү дээ. За энэ хүнд яаж туслах вэ? Ингэж туслах юм байна. Тэгээ энэ хоёр одоо бэлэг оюухан үнэхээр манайх чинь сүүлийн үед бас ирээд байна шүү дээ. Сургууль сураад хэрэггүй хүн болох нь чухал шүү гэдэг тий. Энэ хүн одоо манай хэлэнд болохоор номын сурахаар номхны сур гэдэг гээл тий. Тэр нэг аятайхан хүн болох, боловсрох ийм байх хэрэгтэй маа. Гэтэл нөгөөдхөө бас энийн чухал гингүүд энийг хайчаад байгаа байхгүй. Хүн боловсрол чухал байхгүй. Хэл мэддэг байхтай, олон газар явах хэрэгтэй, хүн амьтантай уулзаж тий, юм ярих хэрэгтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй, боловсралтай байх хэрэгтэй тий. Аливаа ямиг таньж мэддэг байх. Гэтэл нөгөө нэг хит их боловсралтай ч гэсэн бусдыг бодсон сэтгэл байхгүй бол тэр чинь нөгөө мэдлэгээ ашиглаад бусдад хортой хөнөөлтөө зөвхөн өөртөө л ашигтай юм игээд нь шүү дээ тий. Гэтэл энэ хоёрыг хоёуланг нь хөгжүүлж ийж бурхан болно гэж үзэж байгаа хгүй бүдэн шүү дээ. Энэ нь болохоор шууны хоёр далавчлага байдал гэж. Тэгээ шуу чинь хоёр далавчтай байж тэнгэр нисдэхээ адил бэлэг оюухан инэрл нэг үсэх сэтгэл хоёрыг одоо хоёуланг нь хөгжүүлж ийж тэр тэнгэр тиснэ гэдэг. Нөгөө талаар нэг гар нөгөө гараа угаахтай адил гэж. Нэг гар энийг угааж чадахгүй шүү дээ. Хоёр гар бие бинийгээ угааж ийж угаана шүү дээ. Яг тэрнтэй адилхан гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр бурхтыг болохоор бэлэгдлийнхээ үднээс юу гэж үздэг вэ гэхээр эмэгтэй бурхан болохоор бэлэг оюун ухааныг бэлэгддэг. За бэлэг оюун ухаан. Одоо манайд чи маа гэдэг нэртэй олон хүмүүс байдаг шүү дээ. Гэрэл маа, болор маа, цэнд маа гэл тэ дижид маа гэдэг. Тэр маа гэдэг чинь их гэдэг чи үхээр нөгөө нэг бэлэг оюун ухааныг төрүүлдэг их гэсэн утгаар бүдэн шин дээр байдаг. Тэгэхээр нөгөө бэлэг оюун ухааны бурхан болохоор ширчин маа гэж аахгүй ширчин маа гэдэг. Ширчин маа гэдэг чинь бэлгийн чандад төрсэн их гэдэг. Тэр бэлэг оюун ухаан ингэж их мэд ингээд төрүүлж идэг. Тэгээд эмэгтэй хүн болохоор ер нь бэлэг оюун ухааны бэлэгдлэр явдаг. Эрэгтэй хүн болохоор бусдыг инэрн нэгүүлэх сэтгэлийн бэлэгдэл болж байдаг. Тэгэхээр тэр нэг хоёр бурхан байгаад байна шүү дээ, тийм тарны ясан дээр. Тэгэхээр тэрийг харах юм бол одоо эрэгтэй нь болохоор тэр бусдыг хайрлах сэтгэл, нэгүүлэх сэтгэл, эмэгтэй нь болохоор бэлэг оюун хоёр ингээд нийлж ийн л гэж байгаа байхгүй.
байхгүй тийм. Энэ хоёр нийлжээж бурхан болж байна гэсэн нэг бэлэгдлийн утга агуулга. Хоёрт болохоор юу вэ гэхээр тэр үнэндээ бас тарины усн дээр бас нэг тийм ёс байна. Одоо эрэгтэй эмэгтэй хүний одоо тэр ажил бол бас гэгэрхэд чухал байт юм гэсэн тийм зүйл байна. Тийм учраас одоо тэр энэ очир төлөвний осондох энэ бурхтууд маш олон дүртэй. Тэгээд дөрүүддээ бас янз бүр. Одоо жишээлбэл одоо бид нар цагаан сараар балдан лам бурхан ингээд айлын тотгон дээр ингээд гурван хүмүүстэй балдан лам бурхан луусна ингээд уудын илээгээд тэгдэг нэг яс чанчл байдаг шүү дээ. Тэр болохоор юу вэ гэхээр бурхад болохоор бас нэг хоёр дүртэй дүрслээд байна. За. Одоо жана юу дарих ч юм болохоор амирлангуй дүртэй гэж ярьж байгаа. Амирлангуй дүртэй. Гэтэл одоо нөгөө балдан лам бурхан чинь догшин дүртэй. За. Тэгэхээр бурхтыг бас амирлангуй догшин гэж бас нэг хоёр янзаар дүрслээд байна. Одоо жишээлх юм бол дарихтэр ч болохоор юм 5 титэм зүсэн бай. Титэм нь болохоор ингээд язгуурын 5 бурхан гэдэг. Язгуурын 5 бурхан бас л бэлэгдэл. Одоо би сэтгэлийг хувааган гот ингээд 5 болчихж байгаа байхгүй тийм. Тэгэд энэ нь болохоор гэгэрсэн гэж. Энэ бидний угаасаа буддийн шашин нэг яригдаг зүйл нь болохоор юу гэхээр хүний сэтгэл гэдэг бол анханасаа тунгалаг ариун гэж үздэг. За. Одоо зарим шашинд болохоор юу вэ гэхээр нөгөө нэг язгуурын нүгэл гэж яриад байдаг шүү дээ. Original sin гэж яриад байдаг. Гэтэл одоо буддийн шин тийм зүйл яригддаггүй. Анханасаа баг гэгэрсэн одоо энэ нар мэт гэж үздэг байхгүй. За. Тэр нь болохоор ягаад тэгсэн мөртлөө ягаад гэгэрхгүй ингээд байгаад байгаа юм гэхээр ингээд ийм завсрын муу сэтгэлүүд нэг үүл шиг ингээд нар халгалчаад байгаа. Тэгэхээр ингээд тэр үүл ингээд алга болонгууд цаанаасаа ингээд нар гарч ирнэ гэж. Тэгэхээр цаана утга санаа нь болохоор ердөөсөө хүн гэдэг амьтан чинь цаанаасаа бурханлаг амьт юм аа. Дандаа сайн сайхан зүйлийг хүсэж идэг гэсэн тийм одоо юу гэх юм оюун санаа бодлын нэг тийм үзэл санаа байна. Буддийн шинд яваад байгаа хүн бол анханасаа тийм гэгээлэг амьтан гэж. Тэгээд тэр үндсэн дээрээ бол бас очир төлөвний осон дээр болохоор юу гэж үздэг вэ гэхээр амьтан болгоныг одоо гэгээлэг талаас нь дандаа харж гэж үздэг. Өөрийнхөө амьдарч байгаа энэ газар орноо дандаа тийм гэгэрсэн амьтдын одоо газар орн мэт хараа гэж. Энгийн байдлаар бити хар гэж. Одоо бас нэг сургадаг одоо тийм сургаал одоо тарны осонд. Тэгэхээр янз бүрийн нэг арга техникүүд л байна л да. Одоо яаж сэтгэлээ одоо сайжруулах уу, яаж тэр муу сэтгэлийг арилгах уу гэдгээр янз бүрийн аргууд. Тэгээ аргын нэг нь болохоор тэр Theravada-ос, их хөлөгний ос, тэгээд очир төлөвний ос. Очир төлөвний ос одоо дэлгэрсэн орнууд дотор хоёрхан улс л тусгаар тогтносон улс байгаа байхгүй юу? Нэг нь Монгол, нөгөөх нь Бутан. Тэгээд одоо төвд бол мэдээж хятадын нэг хэсэг тийм ээ. Тэгэхээр тэр бол одоо тусгаар тогтносон улс бол биш. Тэгэхээр тэргээрээ бас одоо Монгол бас нэг жоохон онцлогтой. Энэ их хөлөгний. Тэгээ их хөлөгний осонд болохоор нөгөө бусад бүх урсгалынхаа нөгөө нэг сургаалуудыг ингээд оруулсан байдаг байхгүй. Тийм учраас илүү одоо цогц сургаал гэж үздэг. Дээрээс нь энэ сургаал болохоор ерөнхийдөө юу вэ гэхээр тэр энтэгтээс Наландын их сургууль гэж байна. За одоогийнх бол Cambridge Yale гэдэг юм уу тийм. Айгуу том сургууль байсан байхгүй буддийн шинэ. Тэгээ тэр сургуулийн уламжлал нь төвдөд орж ирээд төвдөөс Монгол руу дэлгэрсэн ийм уламжлал байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө бидний бас нөгөө жоохон ламын шашин гэдэг бол нөгөө хамгийн хоцрогдсон бүдүүлэг энэ төвдөд дэлгэрээд бүр одоо ингээд язгуураас гажуутцсан сургаал юм а гэж бас зарим хүмүүс үзээд идэг шүү дээ. Одоо бол тий дургуутсангүй. Жинхэнэ буддийн шашин гэдэг чинь бол шал өөр юм а. Төвд Монгол дэлгэрсэн нь болохоор ингээд бүр одоо ингээд дампуурцсан, гажуутцсан ийм шашиг одоо баг бурхан будда энэ миний сургаал мөн үү гэж хэлэхгүй юу гэж асууна өдр гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талдаа эн чинь альва сургаал номлол гэдэг чинь өөрөө ингээ хөгжиж явдаг, хүмүүс тайлбарладаг, баяжуулдаг те. Ингэж явсаар гад юм 3 урсгал үсэ 3 урсгалын гурван ингээ судалдаг юм сургаал нь төвд дэлгэрээ төвдөөс Монгол дэлгэрсэн. Тэгээд тэр ламын шашин гэж яриад байгаа бол ерөнхийдөө энэ юунд
Оросын академид судалгаа хийжсэн тэр чинь герман гаралтай судлаач халимагт очиод ер нь ламын шашин гэдэг нэр томьёо болохоор анх чин улсын үед гарсан юм билээ. Манжичингийн үед. Яагаад гэвэл төвдөд дэлгэрсэн буддийн шин чинь нэг өөр байхад хятад дэлгэрсэн буддийн шин бас нэг өөр байгаа байхгүй юу? Одоо тэр чан буддизм гэдэг чинь. За тий. Чан гэдэг чинь ер нь Дян гэсэн үг л дээ. Дян гэж манайч нь Даянч гэж ярьдаг шүү дээ. Даянчлам гэж. Дян гэдэг чинь бясалгал гэсэн үг. Тэгээд Дян гэдэг үг нь хятад хэлний чан болоод солонгос хэл нь сум болоод Япон хэл нь зэн болчихж байгаа. Тэгэхээр зэн буддизм гэж яриад шүү дээ. Тэгэхээр нэг үгний одоо хэллэгийн өөр. Тэгээд тэр шашин өөр учраас Чингийн үед нөгөө ламын шашин гэж нэрлсэн бай. Ялахын тулд ер нь бол хятад хэлэнд буддийн шашин гэх юм бол бурханы сургаал гэж хэлдэг, фожао гэж хэлдэг. Гэтэл тэрийг ламажао болгосон, лама гэдэг нь ламын шашин гэдэг. Тэрийг нь болохоор ер нь баруун дэлгэрээд тэрнгүүд барууныхан болохоор өөрсдийнхөө өнцгөр арсан байхгүй Викторийн үед. Ер нь энэ Далай ламын гэдэг чинь Ватиканы одоо юутай төстэй юм байна. Тэгээ Ватикана одоо протестантын үднээс харахад нэлээд бас нэг гажигдсан гэл одоо католикоо шүмжилдэг штэ. Тэгээ яг тэр өнцгөөр ингээд төвдөд дэлгэрсэн буддийн шашныг ер нь гажигдсан юм байна гэдэг ингээд үзээд ихсэн баг 19-р зуун 20-р зуун тэгээд ингээд дэлгэрээд. Тэгээ сүүлдээ одоогийн судлаач болохоор бас тийм биш юм байна. Энд чинь өөр юм байна. Яг 3 сургаалыг гурван ингээд цогцоор нь авч явж байгаа юм сургаал юм байна штэ гэж тийм өнцгөөс нь одоо харж байгаа сүүлийн үед судлаачд. Тий. Би тэр нөгөө нэг ChatGPT-гээс асуусан чинь нэг дөрвөн бурхан одоо бурхан гэдэг нь одоо төгс хүч тэр бүтээгч бурхан биш. Дөрвөн ийм том бурхан залран ирнэ гэдэг ийм онол байдаг байхгүй. Тэгээд бурхан Буддагийн дараа Майдр гэдэг бурхан ирнэ. Тэрний дараа дахиад нэг бурхан ирнэ. Бурхан Буддагийн өмнө нэг бурхан байсан. Дөрвөн том ийм бурхан ирхийн гинлээ гэдэг гэлээж байгаа. Ийм онол байдаг. Та тэрийг зүгээр товчхон тайлбарлаж өгөөч. Тийм, товчхон хэлэх юм бол ерөнхийдөө сайн галав гэж ярьдаг байхгүй. За. Галав гэдэг чинь бол одоо бас санскрит үг л дээ. Калп гэсэн үг. Сайн галавыг энэ галав болохоор их сайн галав гэж ярьдаг. За, одоо бидний амьдарч байгаа галав. Энэ галав болохоор мянган бурхан залрна гэдэг байхгүй. За. Дөрөвч биш, мянга. Мянга. Тийм, мянга. Тэгэхээр бурхан Будда чинь дөрөвтгөн бол. Бурхан Будда бүр дөрөвтгөн. Майдр бурхан чинь тавтган болно гэж. За. Тэгээ ингээ хүмүүс чинь ингээ янз бүрийн муу юм хийсээр байгаа сүултээ ингээ тэр судар ном дээр гарч болохоор юм юм шимгүү болно гэдэг байхгүй. Шимгүү болно. Одоо бид нар одоо тийм ногоо гардаг мал их сайхан твэрэг авдаг бас одоо ногоо гарахаа авчлаа. Хүний яс муудж яана тэгээд хүний сэтгэл муудж яана гэдэг. Тэгээд нэг тийм үжил онлоогаад байгаа байхгүй. Ер нь хүний одоо ингээд тэр сайн сайхан сэтгэл санаа бол ерөнхийдөө ингээд би сэтгэлээд байгаад би энэ бас ингээд тэгээд нөгөө сав шим гэж ярьж штэ. Сав шим нь одоо ингээд ерөнхийдөө шим нь ингээд гол шим нь ингээд барагдаад ах юм гинэ. За. Тэгээд хүмүүс ингэж ийсэн чинь нэг сайхан дүртэй хүн гарч ирэн тэр нь болохоор Майдр бурхан тий хараа та ч одоо яасан гоё царайд үстэй юм гоё хүн байдгийг гэсэн. Би ингээд 10 нүглийг хийхгүй ингээд сургаалаа. Тэгээ таны ном чи яад ингээд тэгээ ингээд дааж орно гэсэн юм яриа байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр мянган бурхан гэж бол заларна гэсэн тийм үжил онол буддийн шин байгаа юм. Тэгэхээр ер нь альва шашныг харахад бас нэг тийм ирээдүйд одоо хинду шашин ч гэсэн байна. Ирээдүйд бас одоо ингээд бурхан заларна. Тэгэхээр нэг ирээдүйдээ итгэх месса гэж одоо нэг илч одоо Христ исламын шашинд бол илч гэж юм байна. Одоо бурхан хүмүүсийг бүтээсэн тэгээд хайртай учраас өөрийн хүүгээ илгээсэн гэдэг байна шүү дээ. Тэрийн шиг одоо бид нар бол одоо юу гэдэг хаягдчихгүй. Дандаа нэг тийм гэгээлэг сайхан хүч бидрээ ирж гинэ гэдэг тийм ойлголт аливаа шашинд байгаад шүү. Тэр ойлголтын үндэснээс л ерөнхийдөө мянган бурхан байна. Бурхан Будда бол дөрөвтгөн тэгээ тавтхан Майдр бурхан тэгээ ингээ бусад бурхтууд ч гэсэн заларна гэж ингээ яриад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүний сэтгэлийн бас нэг хизээч одоо юу гэдэг маргааш миний амьдрал сүрнэ гэж боддог хүн бол баг байхгүй бах тийм мэдээж тийм улам сайхан болно. Үр хөхөд гоё сургуульдаас ороод илүү сайхан ажил төрөлтэй болно. Би бол одоо ингээ бас нэг би хаагаа айтайхаа аваад явал би бас нэг гайгүй байна. Эдэр гэж бодно үхээсэж бүх юм дууссан гэж одоо нөгөө итгэл найдвар гэдэг чинь хамгийн хүн чухал байдаг байна л да. Тэгэхээр шашин дээр ч гэсэн
улс төр дээр ч гэсэн ер нь хүний зүгээр энгийн амьдрал дээр ч гэсэн нэг тийм ирээдүй байна гэдэг төсөөлөл тэр ирээдүйгөө төлөө явах гэдэг чинь хүний түүхийг, хүний амьдралыг ингэж урагшлуулж явдаг зүйл байна. Тэгэхээр тэр утгаараа тэр мянган бурхан гэдэг гэсэн ойлголт бол байна. Буддийн тэр яг хуу тэр онлоорооч гэдэг юм уу, домгоорооч гэдэг юм уу, тэр мянган бурхан яг Будда шиг тэгэл энгийн хүн төрөөл гэгэрэл байх юм байна тий. Ер нь яг тэр үгээрээ бол. Тэр бол одоо их хөлгний осон дээр бол ерөнхийдөө бас тэгж үзэж байгаа. Бурхан бол нөгөө бусдын төлөө гэгэрсэн учраас, бурхад бол гэгэрдэг учраас хүмүүсийг хайж явахгүй. Хайж явахгүй учраас үргэлж одоо ингэж гэгэрдийн шүү, ингэдийн шүү гэдэг ингээд үзүүлж ингэж дандаа ингээд ертөнцид заларч тий. Бидний ертөнцидийг хурж ирээд тэгээ номоо загаад ингээд явж байна. Дээрээс нь бурхан Будда 80 наслана гэдэг нь одоо тэр судар дээр байгаагаар юу гэж байна гэхээр мөнх усыг харуулж байгаа гэж. Юм гэдэг чи мөнх ус шүү. Чиний залуу нас те, чиний одоо энэ гоё бие зүс царай, дээрээс нь чиний энэ сайхан оюун ухаан, чиний одоо энэ албан тушаал, эд хөрөнгө те, энэ бүгд чи мөнх усаа. Ягаад гэвэл учир шалтгаанаар үүссэн байхгүй те. Тэгээ энэс үүссэн учраас эн чинь эцсийн бол одоо мөнх ус учраас залуу байсан ч гэсэн хөтөл төрсний дараа үхэнтэй таны подкастн дээр одоо үхэл мөнх усгээ яригдчихсэн шүү дээ. Тэгэхээр тэр бол байгаа байхгүй юу? Тэгээ өндөр эцэст нурна гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр болгон бол одоо мөнх ус гэдгийг үзүүлэх нь бол бурхан Будда 80 одоо сүдэр цоглоо тэгээд нирван дөрийг үзүүлсэн гэж байгаа байхгүй тийм ээ. Тийм одоо үзэл байна. Тэр Жанрасигийн ханаар ингээд 90-тэл өртсөн бурхан байтчихжээ. Аюу шурхан. Хитэн бурхан байгаа мэд. 10,000 гэж үг нь ярьдаг. Гэхдээ одоо хэд байгаа би юмсаа мэдгүй. Тэр аюуш бурхан одоо боддоор амьдраад гэгэрсэн хүн үү эсвэл хүмүүсийн үүсгсэн одоо үүсмэл гэдэг юм уу нэг юм дүр үү? Тийм энэ ч бас асуулт л та. Тийм үү. Одоо бурхтын маш олон дүрүүд байгаа дээ шүү дээ. Тийм. Тэгэхээр янз бүрийн тайлбар байж болох байхгүй юу? За ерөнхийдөө жишээлбэл түрүүн бид ярьжсэн над болохоор усаар харагдаад тэнгэр дулгаар аршинаар харагдана гэдэг шиг бас хүмүүс ингээ бяцлахаар бурхад одоо янз бүрийн дүрээр харагддаг гэдэг. За. Тэгэхээр тэр дүрээр нь одоо Жанасаг бурхан гэдэг чинь маш олон дүртэй байна шүү дээ. За. Тэр талаараа бас ингэж тэр дүрээр харагдсан учраас тэгэд үүслэн гэж. Одоо майдар бурхан чинь болохоор тэр Асанга гэдэг энтгийн эрдэмтэн 12 жил майдар бурхантай уулзах гэж бяцлал хийсэн гэж. За. Гэтэл нөгөө эрдэс уулзч чаддгүй. Тэгээ хамгийн сүүлд нь агуугаас гараад ер нь бүтэхгүй болиё гэж бодоод. Тэгээ гарсан чинь нэг юм өтөнд баригт чинь жингэр байсан гэж. Тэгээ жингэр бахаар нь гигэнт одоо өрөвдөг сэтгэл төрөөд. Эх хөрх юм одоо өтөнд баригч. Өтөөсөн салгая гэд. Тэнгүүтээ яах вэ гэхээр нөгөө чинь гараараа орих гэснээр асан гараараа орих гэсэн чинь за бяцраад үх чинь. Болиё. Шорон дээр тавьчвал одоо юу гэх юу яана. Бас хатаад үх чинь. За. Тэгээ ер нь гуйныхаа махыг огтлоод. Тэгээд ер нь хилээр авъя гэд. За. Тэгээ хилээрээ ингээд авах гээд яасан чи өмнө ингээд гэрэл цацарсан гэж. За. Тэнгүүд яасан гэж чи майдар ах өөрөө жингэр нь одоо майдар ах дүрээр хувраад. Тэгээд та ч одоо энэ л нэгүсэл байхгүй одоо 12 жил намайг ингээд зоож идэг яхаараа ингээд хүн зоож итэн даа чи нөгөө нэгүс сэтгэл хаа дээр хаавна гэсэн чинь би ингээд чиний аж дүргэлж байсан гэтэл чи одоо ярдсан саял чамд нэгүс сэтгэл төрөөд бусдыг хайрлах сэтгэл төрөөд би чамд харагдаж байна. Тэгэхээр нөгөө талаараа нөгөө бурхад гэдэг маань яг тэр утгаа бас бэлэгдлээ хэлээд байгаа байхгүй. Майдар бурхан гэт чинь хүний нөгөө нэг бусдыг хайрлах сэтгэлтэй. Ингэж дүрслүүл ингэх юм байна гэлтэй. Одоо абстракт зургууд биш шүү дээ. Орчин үеийн contemporary art гэлтэй. За тий. Contemporary art зурчгаар чинь бид нар зураач нь өөрөө нэг юм ботсон боловч бид нар өөрсдөө нэг тайлбарладаг тий. Тэрэн шиг одоо бас тийм үзэгдэл бол бас тэр бурхтын дүр дээр байгаа. Нөгөө талаар домгийн одоо тийм дүр одоо яриануд байна. Жишээлбэл одоо Жанасаг бурхан одоо 11 тэргүүнтэй байдаг шүү дээ. За. Тэгээ 11 тэргүүнтэй ягаа болсон гэхээр би хамаг амтыг тамаас гитлгэн гэдэг. Тэгээ ингээ гаргаад ирсэн чинь нэг хамгийн хоосчол ингээл буцаал байхад дүүрсэн байд. Тэгээ өөрөө тангараг тавьсан гэж байгаа байхгүй юу? Одоо Жанасаг бурхан би одоо энэ хамгийн амтыг хоосч чадахгүй бол миний одоо толгой харах болтгоо гэдэг. Тэгээ сүулдэ нөгөө чадхаа байгаад. Дээр нь чадахгүй юм байна гэдэг. Тэгсэн нөгөө хийснээрээ толгой нь хагараад тэгээд ингээд
11 тэргүүнтэй болоод. Тэнгүүд хамгийн дээр нь авид бурхан гэд би нэг гэрчлэн гэд. Тэгээд нулимс гарсан одоо дарих нулимснаас нь гарсан гэд. Тэгэхээр нөгөө талдаа бол юу вэ гэхээр энэ зүйлүүдээр нөгөө хүний сэтгэлийг бурхантай холбож байгаа, дүрстэй холбож байгаа тий. Тэр одоо юу гэдэг нөгөө инженашийн нэг хүний сэтгэлийг хөдөлгөж одоо сөнгөн бэрэг хөшиж юу хөгөө тий. Тэр нөгөө шашин сургаал гэдэг чинь хүний сэтгэлд хүрэх ёстой. Тэгэхээр тэр дүр гэдэг маань бас нэг тэр утгаараа бас нэг тийм дүрүүд байна. Энэ бурхан будаа ингэж одоо Жанас бурхан бусдыг хайрлсан шүүгээд 11 тэргүүнтэй Жанасыг харахаар нэр бусдыг хайрлсан байна шүү. Дээрээс нь бүрдний сургаал байхгүй. Бурхан бол чиний нүгэл хилэнцгийг ингээд усаар угаачихгүй, өөрийнхөө мэдлэгийг майгаа өгчихгүй. Зөвхөн чи өөрөө л хичээж гэгэрнэ гэдэг. Тэр сургаал нь Жанасхийн тэр дүртээр харагдаж байгаа байхгүй тий. Одоо хичнээн тамаас хүн чамд туслахгүй чи өөрөө л гарна гэдэг. Нөгөө талаар бас бясалгахаар одоо тэр майдэр ихэд тэгээд та ч одоо тэгвэл одоо таныг одоо ингээд нэгэнт харсан юм чи одоо ингээд хүн амьтанд харуулъя. Ингээд за тэгээ үүрээд явсан чинь хэн ч хараагүй гэж зах зээлийн газар. Ганцхан юм хийсэн гэсэн. Энэ чинь нэг жингэр үрчиж яваад байгаа юм уу да гэсэн. Тэгэхээр бид нар хардггүй гэж дээ. Тэгэхээр тийм бас нэг шашныхаа утга байна. Дээрээс нь одоо тийм бэлэгдлийн нэг тийм утга байна. Аюуш бурхан гэдэг чинь насны бурхан гэж байна шүү дээ тий. Тэгэхээр авид бурхан гэдэг түрүүн танаа подкастн дээр орж ирсэн нөгөө Деважингийн орон энэ гээл за. Тэгэхээр зарим бурхад бол одоо юу гэдэг тийм тангараг тавьсан байдаг гэдэг. Би бол зөвхөн одоо тийм энэ оронд төрхөл юм бол дараа муу төрөлгүйгээр энэ орондоо байсаар агаад одоо гэгэрэх тийм нөхцөлийг бүрдүүлнэ гэж. Утга нь бол одоо юу гэдэг чинь те тийм сургууль бий болгож байгаа байхгүй юу. Энэ сургуулийг төгсөөд одоо яриад байна шүү дээ. Сургуулаа зарим хүмүүс рекламдагтай манай сургуулийг төгссөн хүмүүс одоо IELTS TOEFL өгөөд одоо ийм сургууль руу ордог. Бид нар ийм орчныг бүрдүүлж байна гэдэг. Эсвэл бизнесийн инкубатор гэдэг ярьж штэ хөгжүүлэх гэдэг. Тэрэн шиг одоо бас тийм ойлголт бүдний шин байгаа байхгүй юу. Тэгэхээр авид гэдэг тэр бурхан бол одоо ингээд тангараг тавиад тэгээд ийм өөрийн орныг бүтээсэн. Тэгээд тэнд төрсөн хүмүүс нь болохоор яавах гэхээр тэнчэнээс гэгэрнэ гэж дахиж өөр орон руу явахгүй. Тэр сургуульдаа сурсаар байгаа л тэгээд одоо Harvard Yale гэдэг юм уу те топ сургууль сурна гэдэг шиг. Тийм ойлголтууд байна. Тэгэхээр эдрөө болгоныг нэг яг ийм гэж хэлэхэд бас төвхтэй. Ер нь буддизмд нэг юм багцаа байдаг юм уу? За ер нь нийтдээ буддизм нэг хэдэн бурхан шүтэн байдаг гэдэг тоо баримжаа ер нь байх уу? Гэхдээ тоол бол гарах бах уу? Гарах бах. Одоо жишээлбэл тэр нэг ном гарцсан байна. Каталог гэдэг ном байгаа шүү дээ. За тий. 500 тэтэр гээл. Жанжаа оролбий дээр чинь 500 тэтэр гээл. Тэгэхээр нэг 500 бурхан байна гэсэн ойлгож болох нь тий. Тэгээ одоо номнуудаар харахад одоо Жанас бурхны дүр хичл маш олон дүрүүд байгаа ш. 4 мотортой, 1000 мотортой тэгэл одоо 11 тэргүүнтэй гээл те. Одоо юу гэдэг махгал бурхан гэдэг чинь маш олон дүрүүдтэй байна. Тэгэхээр тэр болгоныг одоо тоолоод байвал бас нэг тоо гарна л да. Гэхдээ энэ бол нөгөө бид хоёр их хүлгэн болон очир төлөвний ёс дээр ярьж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр та тусдаа. Манай одоо юу гэдэг католик протестант бол ингэж ярьдаг гэдэг шиг эсвэл сүнит шиити одоо ингэж ярьдаг гэдэг шиг энэ бол нөгөө их хүлгэн болон очир төлөвний ёсонд ярьж байгаа ийм ойлголт. Тэрнээс биш тэр баг хүлгэн гэж ярьж байгаа ойлголтын дээр бол тэр бурхт бол олон бурхт бол нэх байхгүй. Юун дээр тэр одоо бурхадыг хин нэгэн гэгэрсэн одоо үүсгээд байдаг юм уу? За ер нь ингээд анханасаа авид гэж бурхан байсан юм уу? Эсвэл нэг одоо ламж гэдэг юм уу те? Одоо бэлэгдлээрээ шултгаа ийм авид гэдэг нэртэй бурхан баймаар юм байна. Тэр нь ингээм ийм домогтой байвал зүгээр гээд байгаа юм уу? Энэ одоо олон авид даюуш одоо юу гэдэг те энэ бурхтыг бурхан багш ингээд бүтээгээд ийм нэртэй ийм бурхан байна гэж бүтээгээд байгаа юм уу? Эднэр нь хүмүүс ингэж фантазалж одоо бэлэгдэж төсөөлж гаргаад байна уу? Эсвэл өөрсдөө угаасаа байдаг юм уу? Тэгэхээр энэ дэр чинь одоо байдаг гэсэн нэг тайлбар байна. За одоо ч тухайн бурханд одоо ингээд залбираад тэр нэг хүч байна. Тэгэхээр тэр хүчний дагуу одоо зан үйл хийхээр альва саад тотгорыг арилгадаг одоо энэ зан үйл гэсэн нэг ийм ойлголт байна. Тийм ээ. Жишээлх юм бол одоо юу гэж байгаа шүү дээ. Монголын эзэнт гүрний үеч ер нь буддийн шатныг сонирхсан чинь бас нэг талдаа бол
цэрэг байлдаанд ашиглая гэж сонирхсон байгаа байхгүй юу. Одоо нөгөө Тангууд улсыг дайлаар мартсан. Тэгэхээр Тангууд улс чинь одоо ордны гол одоо ламнар гол зөвлөхүүд нь болохоор төвд ламнар байсан юм билээ. Тэгээд ерөнхийдөө бид нар ч нь бөө мөргөлд нэг зад барих гэдэргээд нэг дайны зан үйлүүд байдаг шүү дээ тий. Тэрэн шиг Тангууд руу довтлсон чинь бас нэг өөр хожид харагдаагүй тийм живсэг хэрэгэлсэн гэж. Чулуун мөндөр болсон юм яасаа. Тэнгүүд мэдээж манайхан ч тагнуулаа явуулна шүү дээ. Одоо ямар живсэг хэрэглээ тэр нөхдөөдөө тэгсэн чи тэр төвд ламнаар живсэг хэрэглээд байгаа байхгүй юу. Махгал гэдэг бурхны үднээс. Тэгээд за эн чинь бас дайнд ашиглаж болох нэг живсэг юм байна гэдэг. Тэг манайх чинь живсэг янз бүр юм байна шүү дээ. Тэр нэг сэтгэл санааны живсэг байна, жинхэнэ живсэг байна, тэг балгасэг шиг янз бүрийн живсэг байдаг шиг. Тэгээд ховлын аны үед чинь юу яасан гэж байгаа байхгүй юу. Сүн улсыг дайлаар мартах гэж 40 жил болсон юм билээ. Тэр ямар жанжин билээ? Балжууд билээ хэм билээ. Жанжин яваас ердөөсөө сүн улсыг дайлаар мартах чаддгүй гинэ. Бардгүй гинэ. Тэгэхээр тэр Махгал гэдэг бурхныг Махгал бурхны нэг мастер гэдэг лам байгаа байхгүй. Тэр Павгаламын хажууд байдаг. Тэр бүр танка зургамч бай. Тэгээд Павгалам байгаа юм тий, хувлаа ам байгаа тий. Тэр доор нэг нөхөр сууж байна. Тэр болохоор Махгал бурхны мастер гинэ. Тэр хүнийг тэгээ Махгал бурхныг тэр өмнө зүг рүү харуулж агаад. Тэгээ зан үйл хийсэн гэнэ. Тэгсэн чи яасан гэсэн нөгөө сүн усыг дайлаар одоо сүн усыг одоо устгасан одоо сүн усыг эзэлсэн гэнэ л дээ. Тэгэхээр энэ талаас үзэхээр ингээд тэр нэг тийм хүч тухайн бурханд одоо жишээлбэл сая ингээд явж байхад нэг мэдрэмжтэй өнгө ярьж байгаа байхгүй. Тэр болохоор ингээд хийдэд оронгууд яг тэр бурхныг хэлсэн чинь надад тийм айгүй тийм хүчтэй мэдрэмж төрөөд гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр нэг тийм зүйл байх шиг байна. Тэрийг бол бид нар байна гэж хэлж чадахгүй байхгүй гэж хэлж байгаа. Тийм ээ тийм. Тэр нэг далтын нэг тийм бурхан шүтээ. Тэр бурхан шүтээ нь хүнд одоо яаж харагддгийг тийм. Тиймэрхүү байдлаар хараг. Одоо нөгөө нэг их бясалгал хийгээд тэр бурхантай одоо уулзна гэж ярьж байгаа юм л да. Нягуурыг үзнэ гэж. Нягуур гэдэг чинь хүндэтгэлийн үг л дээ. Тэгэхээр одоо юу гэдэг тэр бурхантай бясалгаад тэр бурхан нэг өөрийн дүрээ үзүүлдэг юм уу? Яа тийм тэргээрээ харж гин үү те. Тэгэхээр ийм дүртэй байна гэдэг ингээд нэг дүрслэг. Тэгэхээр нэг тэнд нэг ийм хүч байна гэж. За тийм нэг үндслээр нэг тайлбарлаж байна. Одоо алшаа дандар харан бол ингэж хэлсэн ба хараагүй юм байхгүй гэж хэлж болохгүй гэж. Тэ. Далд ертөнцийг бид нар байхгүй гэж хэлгээд хэвчээ. Тэгэхээр тэр үндслээр одоо тийм дүртэй харагдсан уу? Тэгж шүтээд зан үйл хийгээ те. Одоо жишээлбэл нөгөө Богдхаантын үед чи маш их зан үйл хийдэг байсан шүү дээ. За тийм шүү гай. Нөгөө нэг Хатанбаатар Магсаржив болохоор ч өөрөө чойжин буудаг хүн байсан гэсэн шүү дээ. За тийм гэсэн. Нэг 5 замын тулаан айдар ихт чинь тэгээд янз бүрийн одоо тэр аргыг хэрэгэлдэг, янз бүрийн одоо бурхтын өмнөөс зан үйл хийдэг те. Тэгэхээр тэр нь үнэхээр одоо бас болж идэг. Тэгэхээр бид нар тэрийг одоо үгүй гэж хэлэхэд бас хэцүү. За тэгэхээр нэг тийм нэг шалтгаан байна. За тэр бурхтан тэр бясалгаач лам нарын дүр тэгж харагдсан байж болно. За нөгөө талаараа магадгүй одоо таны ярьж байгаа нөгөө нэг тэр бурхны сургаалыг дүрслэхийн тулд дүрсээр одоо ийм бурхан бүтээгээд ингээд за одоо жишээл Жанаас бурхан 11 тэргүүнтэй гэж. Одоо Жанаас бурхан ч нь бол Монгол төвдөд эрэгтэй дүрээр хятад Японд бол эмэгтэй дүрээр байгаа шүү дээ. Эмэгтэй дүрээр байгаа шүү. Тэгэхээр бас нэг тийм одоо юу гэдэг нь тухайн түүхэн хүнийг одоо бид нар түүхэн хүнийг зурдаг те. Чингис хааныг бид нар одоо тэр Тайванд байгаа тэр хөрөг дүрээр л дүрсэлж штэ. Эсвэл нөгөө Чингис хаан тоглосон нөгөө өвөр Монголын баасан байгаа штэ те. Тэр хүнээр л бид нар Чингис хаан гэдэг чи ийм хүн байж тэл гэж бодгоос дүр нь буухгүй штэ. Тэгэхээр бидэрт нэг заавал нэг дүрийг буулгаж ээж өөрөө нэг төсөөлж ээж бас нэг боддог нэг юм байна. Тэгэхээр тэр бол одоо бас тэр үндснээр бас бурхтын одоо дүрийг бүтээх, бурхан бүтээх бас нэг юм үзэл баг шиг байна. За нөгөө талаар бясалгал дээр бас одоо тэрийг дүрслэх одоо нэг юм байна. Бясалгал гэдэг чинь болохоор өөрөө нөгөө буддийн тэр тарны яс нь болохоор өөрийгөө бурхан болж ийн гэж бодож бясалгадаг байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг өөрөө жигжид бурхан болж ийн, өөрөө ямандаг бурхан болж ийн гэвэл өөрийгөө одоо нөгөө бурхтын танка зураг байна шүү дээ, шүтэн зураг. Тэрийг ингэж хараа дээрээс нь судар нь байна. Одоо тийм дүртэй тэр гартаа ийм мотортой ийм барьсан. Тэгээ тэр нөгөө нэг бясалгалын бас нэг арга болж байгаа.
Тэгэхээр янз бүрийн одоо тэр нэг учир шалтгаан үндслэлээр л одоо тэр бурхтын дүрийг бүтээж ийн л гэж одоо хэлэхээр байна. Ганц одоо юу гэдэг фантасаар тийм баг зүгээр фантаслсан гэж одоо хэлэхэд хэцүү те. Яг үнэхээр одоо үнэхээр энэ түрүүний ярьсан шиг зан үйл хийгээд ингээд юм болгоод байна те. Тэгэхээр янз бүрийн шалтгаанаар тэр бурхтын дүрийг одоо бүтээж ийн. Яг бол бидэрт өөрсдөд нь тэр бурхтыг бүтээх, шүтэх одоо жишээлбэл Жанасыг бурхныг шүтнэ гэдэг чинь бол хүний одоо инэрл нэгүсэхгүй сэтгэлийг одоо ингэж бэлэгцсэн учраас тэрийг одоо би өөртөө дадуулъя биш гэж одоо мөргөж जैन тэрэндээ өөрийн сэтгэлийг бидний нөгөө нэгүсхэн сэтгэл болохоор Жанаскийн дүр дээр хуурсан ч байх юм уу те бэлэг оюухан манжушри болд юм уу. Тэгээ энэ хоёр цогтой ирэхээр хүнд юу гэхээр хүч чадал орж ирд юм байна л да. Хүчтэй болд юм байна. Зөө. Оюун ухаантай дээрээс нөгөө бусдыг харилцдаг болохоор маш хүчтэй болд юм байна. Хүчтэй болдгийн бэлэгдэн болохоор очроо нурхан гэж байгаа байхгүй тийм ээ. Очроо нурхан гэдэг одоо монголчууд бас отхон дэнгэр харилцаасаа шүтлээ шүү дээ тийм. Тахлаа. Тэгэхээр тэр тийм хүч хараад энэ чи юм 3 хүч юм а гэж нэг бодох хүн байна. Эсвэл би энэ хүчинд одоо ингээд залбирахад миний ажил ус бүтнэ гэж. Тэгэхээр нөгөө залбируул тайлбарна гэж нэг үг байх шиг байна. За. Хүн одоо юу гэдэг аав ээж ч юм уу эсвэл хин нэг нь миний найз чадна уу? Чадлагүй байдсан чадна шүү дээ гэж хэлвэл эсвэл одоо нөгөө бүх ч нь бас нэг ингээд алдагдаж мал яадаг шүү дээ те. Сайн барилт тэр. Тэгэхээр хүн нэг хүч зэрэг өгд юм байна. Тийм байна. Тэгэхээр хүн гэдэг өөрөө сэтгэлээсээ нөгөө нэг залбирах, шүтэх, бишрэх, ирээдүйдээ итгэх тийм хүсэл мөрөөдөлтэй амьтан. Тийм байна. Тийм учраас тэр нөгөө бурхадын дүр болохоор нэг талтаа тэр бурхны шашаа мэддэг хүний хувьд бол за энэ бол одоо инэрл нэгүсэлт хүсэл юм байна. Би ч гэсэн инэрл нэгүсэлттэй сэтгэлийг төрүүлж явах хэрэгтэй юм гэж нэг бодох. Эсвэл одоо би ингээ бурхан залбирсан чи миний ажил ус бүтнэ гэж нэг бодох. Ном уншуулсан чи бүтнэ гэж нэг бодох те. Тэгж бодоод өөрт нь урам зориг орох те. Тэгэхээр энэ бүгд чинь бас л нөгөө бидний хүн төрлөختөн хүн гэдэг амтан чинь сайн сайхан амьдрахын тулд гарч ирсэн одоо бас арга зам те байна л гэж одоо бас хэлж болох юм болоо гэж бодож штэ те. Бодсадванар гэдэг тэр хүмүүсийн бас нэг дөрүүд байна те. Жанасаг манжушри тэрс болохоор бодсадва гэдэг ингээд дүрээд болчихж байна. За дээрэс нөгөө бидний мэддэг 10 хангал гэдэг одоо тийм догштын сахиус догштын одоо дөрүүд баг жишээтэй. За тэгээд эмгтэй дөрүүд бол бас байна. Дагинс гэдэг. За тэгээд дагин гэдэг чи одоо санскрит үг шүү дээ. Такини гэсэн үг те. За монгол хэлэнд болохоор нэг сонирхолтой юм болохоор бид нар гоо үзэсгэлэнтэй эмгтэй хүнийг болохоор гадаад үгээр хэлэхээс өөр монгол үгээр хэлдээмгүй гэж би нэг бодсон. Яг тэгвэл гүнж гэдэг үг чинь хятад үг те. За тийм ба. Дагин гэдэг чинь санскрит үг баг. За тийм. Тэгэхээр одоо чимэний дагин чимэний гүнж гэхээс өөр монгол хэлэнд одоо тийм. Эсвэл тийм харийн үгээр илэрхийлэхэд бас гоё эмгтэй гоё гэж бодсон уу ясна мэдэхгүй. Дагинсын одоо дөрүүд байна. Нар хажид бурхан гэж байна. Ногоон дарих байна, цагаан дарих байна те. Тэгээ Балдан лам гэдэг одоо бас догшин дүртэй тийм эмгтэй дүр байна. Тэгэхээр тэр нөгөө буддийн урлаг талдаа бол тэгж англиуд бол байна л та. Тэгээд лам нарын дүр байна те. Богдуудын дүрүүд байна. Одоо өндөр үеийн дүрх чинь нэг 5 дүрээр дүрсэлж байгаа шүү дээ. Нэг хамгийн онцлогтой дүр нь болохоор нөгөө ууц талж байгаа дүр байгаа шүү дээ. Зөө. Тийм бусад одоо тийм юу гэдэг төвд бутан адирт бол тэгж ууц талж байгаа ламын тийм дүртэй шүтэн зураг бол байхгүй. Тэр бол Монголын онцлогийг харуулсан. Тэрийг бол мэдээж хэрэг буддийн шинэ үүднээс тайлбарлаад тэр бэлэг оюун ухааны хорц утгаар ингэж тэр ууц талж байгаа маа гэж тайлбарлах жишээдтэй. Тэгэхээр тийм зүйлүүд бол байна. За бид хоёр яриагаа энэ хүргээд дуусгая. Тэгээд ер нь ингээд ярилцаад яваад байсан буддизмч тэр ер нь гол шашнуудын талаарх шашнуудын тэр бурхан хөл амьдралын дараах одоо юу гэдэг тамд яваачин за тэгээд шүтэн энэ тэр ингээд ярихаар ялангуяа буддизм бол нэгдүгээрт маш баялаг фантаз гэдэг юм одоо урнаар төсөөлсөн байд юм байна. Дээрээс нь тэр хэдэн мянган жилийн одоо тэ соёлыг бол бүр жаахан залхуур бол ямар ядаргаатай олон юм бэ гэмээр нөгөө утгаараа ямар одоо төвөгтэйч гэмээр нэг юм
Хөөе тэгжиж болно те ингээ ийшээч ийм тайлбар байгаа гэд хүмүүс бол илүү амарчлаад идэм ээ л да те. Ерөөсөл яг юу гэсэн үг те. Эсвэл цор ганц хамгийн лаг барах нь ялны гэдэг юм уу те. Тэгээ ингээл ламтай очиж уулзлаа. Одоо ингээд яг ингээд шинжлэх ухааны буддийн философи заадаг хүмүүстэй ингээд уулзаад ингээд явсан. Улам л ингээл яриа нь өргөн болоод дэлгрээл өргөжөөд байхаас биш. Тэгээ хураагаад ингээд зэгцлээд 1-2 хан үгээр ойлгох бол эцсгүй юм байна тий. Цэгцлэх юм бол юу гэж бодох юм байна? Одоо би таны ярьж хад бас бодлоо. Хүний сэтгэлээс урган гарч байгаа тэр сайн сайхан зүйл дүрсэнд буугаад тэгээд тэр дүрс бол одоо хүний одоо бодож байгаа бодол санаа гэдээ бол хязгааргүй шүү дээ. Тийм бай тий. Тэгэхээр тэр маш олон хязгааргүй бодол санаа сайн сайхан зүйл чинь болохоор олон тэр дүрээр ингэж л гарч ийн л гэж. Тэгээ буддийн шашин руугаа зангидаад авч үсэх юм бол нөгөө бэлэг уяухаа инэрл нүгүсэх сэтгэл нь дүрсэнд буухаараа л маш олон дүрээр ингэж тийм бай. Бууж ирж байгаа юм байна гэж. Урилгыг маань хүлээж аваад энэ тал дээр сонирхолтой яриа өгсөн танд баярлалаа. Монголын их сургуулийн багш доктор Лав Дэмчиг гэж ийм хүнтэй би ярилцлаа. Тэгээд сэтгэл тинүүн амьдрах уу гэдэг ийм ном бас надад бэлгэллээ. Солингоо зөвлөлтөнд цохиол шараа нэрч аюур цонхоо бас ийм өмнөтгэл богино редактор хийсэн юм тий. За ийм ном байна.